Энэ түүхэн мэдээ танд хүрч байна. За Малажхан гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг үн цэнтэй болгох зорилгоор 800 тэрбум төгрөгийн санхүүжилттэй цагаал төлбөрийг хэрэгжүүлж эхлэв байна. Одоогийн байдлаар 300 үйлдвэр эргэлтийн хөрөнгийн зээл 200 гаруй аж ахуйн нэгж тоног хөрөмжийн зээл авахар хүсэлтэд ирүүлсэн байна. Засгийн газар цагаалт хөтөлбөрт 66.4 тэрбумыг төсөвлөж, арилжааны банкудаар дамжуулан зээлийн хүүгийн татвас байдлаар санхүүжилтийг нэмэгдүүлж нийтдээ 800 тэрбумын зээлийг ноос ноолуурын салбарт олгохоор төлөвлөсөн. Гэвч ноолуур бэлтгэлийн богино цаг хугацаанд амжиж зээл олголт хийхдэггүй удааширснаас ноолуурын үн унсан гэх шүүмжлэл гараад байна. Тогтвортой бас өссөн үнээр ноолуураа нийлүүлнэ гэвэл дотооддоо бид энэ боловсруулалтынхаа төвшинг ахиулаад байх тусмал малчтын ноолуур бүтээгдэхүүний үн өсөх ёстой юм. Тэгээ энэ үнийг нь хэдүүлээ бүрэн ойлгуулж чадалгүй ихний юм дээр нь бас унахчих вэ. Энэ үнийг нэг анхаараач. Энэ дээр одоо ямар бодол чиглэл байна вэ? Үнийн хувьд бол болоогүй боломжийн байна. Сүүлийн 20 онд 5 жилийн дунджаар аливаа түүхийд үнийг харддаг. 20 онооход ноолуур 50-60 мянган төгрөгийн үнэтэй байсан ноолуур шүү дээ. Өнөөдөр 150-160 мянган төгрөг дээр дотоодын үйлдвэрүүд маань бас улсын хурлын баталсан бодлогын дэмжлэгийн аваад бас ингээ идэвхтэй авч байна. Гайлын мэдээгээр бол угаас нь ноолуур орж ирээд байгаа шүү. Тэрнээс бүтээгдэхүүн үндсэн түүхийд орж ирэхгүй байгаа. Би бол гайхаж байгаа. Нэг үннийг хэлэхэд. Монголын ноолуур бол хамгийн дээд зэргийн ноолуур. Тийм учраас энэ ноолууртай бас тодорхой хэмжээнд хутгах ноолуур оруулж ирээд байгаа юм биш үстэй тамин. За тэр бас импортонд орж ирсэн ноолуур дээр Казахстан улсаас орж ирсэн ноолуурын тодорхой хэмжээ байгаа юм байна. Манай зарим иргэд Казахаас ноолуур оруулж ирээд Монголд угааж боловсруулад хятад руу экспортлсон ийм статистикуд явагдаж байгаа юм байна. Үнэхээр дотоодын үйлдвэрлэлээ унгаачих юм бол яг л арьс, ноос, жалант хаягддаг үйл явдал юм. Ноолуур дээр бид нар үйлдвэрлэлийн чадвараа нэмээд байсан болохоор ингээд үнцэнд ороод байна. Үндсэндээ бид бүхэн энэ одоо угаасан ноолуураар бид нар жилдээ 300 сая долларын ийм одоо орлогыг олдог байсан бол самнахаараа бид нар 600 сая болоод 2 дахин өсөх юм байна. Гэхдээ энэ өртөг, энэ нэмүү өртөх нь яагаад яг анхан шатны одоо энэ малчт дээр очихдоо энэ бууралтай байдлаар ингээд яваад байгаа юм бэ? Энэний яг ялгааг л малчт бүрэн дүүрэн бас ойлгохгүй байгаа даа. Харин харьцангуй гайгүй. Энэ өнөөдрийн 150-160 мянган төгрөгийн үн бол маш боломжийн шүү. Зөвхөн тариф дээр ихэд одоо Америк хятадын 36% тарифын татврын хязгаарлалт тавьж эхэлж байна ш тариф. Гэтэл бид нар түүхийдийнхаа энэ 80% тэр урд зүгийн үйлдвэр зориулчихсан байсан үйлдвэр маш хүчтэй уналт авах байсан. 36% унах байсан. Манай улс жилдээ 1.3 их найдын ноолуур бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа. 2025 онд 100% угаад самнасан ноолуур экспортод гаргах зорилт тавьсан ч төсвөөс 130 тэрбумыг тансан нь ноолуурын үн бага зэрэг бууралттай ах суурь нөхцөл болсон гэж салбарын сайд тайлбарлаж байна. Гэхдээ цаашид ноолуурын үн унахгүй, үйлдвэрүүдийн үйл ажиллагаад жигдэрэх үед үн дагаад өсөх нь гарцаагүй гэдэг тайлбарыг хэлж байсан юм а.